За физикийн тулгуур ойлголтууд зураг хичээлийн 16 дугаар хичээл. За сэдвүүн нь өнөөдөр амперийн хуулийн тухай ярив. За өмнөх хичээл дээр бид нэр анх 1820 онд энэ Ханс Кристиан Ørsted гэдэг Данийн физикч цахилгаан гүйдэл соронзоорон үүсгэдэг юм байна гэдэг үзэгдлийг санамсаргүй нээсэн гэж ярьсан. Тэгээ энэ хүн бол энэ үзэгдлийг нийтэд танилцуулаад цахилгаан гүйдлийн эргэн тойронд соронзоорон бий болдго юм байна гэдгийг танилцуулаад нэг хайхтар гүнзгий судалгаагаар орхичиж тэгвэл үүнийг нь цааш нь үргэлжлүүлээд нэлээд нарийн судалсан хүн бол одоо бидний сайн мэдэх Францын физикч, математикч Андре Мари Ампер гэдэг хүн байна. За энэ Ørsted-ийн туршилтыг цааш нь гүнзгийрэл судлахын явцдаа бол гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд үүсэж байгаа соронзоорон яг ямар хэмжээтэйгээр үүсдэг вэ гэдэг одоо математик загварыг нь нээж одоо олон нийтэд танилцуулснаар үнийг амперийн хууль гэдэг нэртэй болжээ гэсэн үг. За энэ амперийн хууль бол одоо хүн төрөлхтөнд бидний хамгийн илбэг хэрэгэлдэг одоо энэ цахилгаан хөдөлгүүр за тэгээд хөгжмийн болон радио, телевизэрт байдаг чанга яригч спикер гэдэг төхөөрөмжүүдийг зохион бүтээх онлын суурь нь болж өгсөн. Ингэснээр бол одоо өнөөдөр орчин үед бол энэ хуулийг маш олон тоног төхөөрөмж ашигладаг. За тэгвэл гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд соронзон ор үүсдэг юм бол тэр соронзон орныхын хэмжээг бид нэр түүний эрчим буюу одоо энэ хүчилгээр нь илэрхийлж болно. Тэгэхээр за мэдээж энэ амперийн хуулийн интеграл хэлбэр гэсэн том яг харахад бол зарим нэг хүүхдүүдэд жоохон ойлгомжгүй харагдаж магадгүй интеграл хэлбэртэй болж ирсэн байна. Тэгээ энийг бол амперийн хуулийн интеграл хэлбэр гэж хэлдэг. Тэгвэл үүнийг хэлбэршүүлсэн нь бол хэрвээ дамжуулагч маань шов шулуухан тэгээд зөв цилиндр хэлбэртэй дамжуулагч байх юм бол үүсч байгаа соронзоорон маш зөв тойрог хэлбэртэйгээр үүснэ. Тийм болохоор яг ийм тохиолдолд бол бид нар интегралыг нь тодорхой урттай жижигхэн хэрчмүүдэд хуваагаад тойрогоо тэр хэрчмийнх нь уртаар соронзоорны хүчлэгийг үржүүлээд тэгээ гарсан хэмжээнүүдийн бүгдийн хооронд нь нэмнэ гэсэн үг. Энэ тойргийн дагуу бүх хэрчмүүдийн үүсгэж байгаа соронзоорны хэмжээгээр нь нэмээд гаргах юм бол тэр нь үндсэндээ гүйдэлтэйгээ тэнцүү байдаг гэж томьёолсон байна. Тэгэхээр энэ дамжуулагчаар гүйж байгаа гүйдэл энэ соронзоорон шууд үүсгэж байгаа учраас энэ хоёр хоорондоо тэнцүү гэж томьёолжээ. Үүнийг л амперийн хууль гэдэг. За тэгвэл одоо бид нэр соронзоорны хүчлэг гэдэг энэ хэмжигдэх үнийг бидний сайн мэддэг соронзоорны урсгалын нэгт буюу соронзоорны индукцийн вектор гэдгээр илэрхийлээд бичих юм бол μ0 гэдэг тогтмолоор үржүүлсэн байдаг. Тэгэхээр одоо өмнөх томьёогоо бид нэр энэ h гэдэг хэмжигдэхүүнээ b-гээр орлуулах юм бол энэ талд нь гүйдлийг μ0-оор үржүүлж бичнэ гэсэн үг. За энэ бол соронзоорны урсгалын нэгтаар илэрхийлсэн амперийн хууль ахнэ. За эндээсээ бид нэр энэ бүх нийлбэрийг нь бодоод олох юм бол үндсэндээ дельта L гэдэг маань энэ тойргийнхаа дагуу бүгдийг нэмээд хэрчмүүдийн уртыг хооронд нэмэх юм бол тойргийн урт гарна шүү дээ. Тэгэхээр үндсэндээ соронзоорны урсгалын нэгтийг тойргийн уртаар нь үржүүлэх юм бол μ0-ыг гүйдлээр үржүүлсэнтэй тэнцүү гэж гардаг байна. За энэ бол үндсэндээ бидний хамгийн ойр хэрэгэлдэг амперийн хуулийн томьёол гэж хэлж болно. За эндээсээ бид нэр соронзоорны урсгалын нэгтаа илэрхийлэх юм бол μ0 I хуваах нь тойргийн урт L байна. За мэдээ тойргийн урт гэдэг бол радиусаар нь илэрхийлж болно. Ингэхээр соронзоорны урсгалын нэгт нь гүйдлийг μ0 буюу вакуум дах соронзон тогтмолоор үржүүлээд тойргийн урт 2πr байна гэсэн үг. За тэгэхээр энэ томьёоноос харахад бол дамжуулагчийн үүсгэж буй соронзоорн нь дамжуулагчаас холдох тусам суларна. Радиус нь ихсэх тусам эрд хуваагаад байгаа учраас урвуу хамааралтай суларна гэдэг ийм ойлголт гарч ирж байна. За мөн гүйдлийг ихсгүүл шууд хамааралтай учраас соронзоорн ихснэ. Өөрөөсөө гүйдэл дамжуулагчаас хэр зайд байна вэ гэдэг энэ хоёр хэмжигдэхүүнээр бүх юм тодорхойлогдох нь шүү дээ. μ0 бол тогтмол хэмжигдэхүүн, 2π гэдэг бол тогтмол тав. За эндээсээ бид нэр вакуум дах соронзон тогтмол гэдэг байгаа μ0-ийн нэгжийг бас гаргаж харж болно. Энэ хоёрын байрыг солиод бичих юм бол B буюу соронзон урсгалын нэгт нь ийшээ ороод ирнэ. За энэний нэгж бол Тесла байгаа. Тэгэхээр μ0 маань бол 4π гүржих нь арын хасах 7 зэрэгт гэдэг хэмжээтэй байдаг. Харин нэгж нь бол
саран зоо орны үсгэлийн нэгтэн Тесла энэ тойргийн урт метр гүйдэл ампер. Тэгэхээр Тесла метрийг хуваах нь ампер гэсэн бас нэг нэгж гарч ирж байна. Өмнө нь бид нар энийг Хенриг хуваах нь метр гэсэн нэгжтэй байдгаа гэж үзчихсэн бол одоо өөр нэг хэлбэр нь бол Тесла метрийг хуваах нь ампер гэсэн нэгжтэй байж болдго юм байна гэсэн ойлголт гарч ирж байна. За тэгвэл амперийн одоо энэ хуула нэгтээ ашигласан туршилт нь бол юу байсан бэ гэхээр хоёр дамжуулагчаар гүйдэлгүүлгээд ингээд энэ хоёр утас бол хоорондоо ижилхэн чиглэлтэй гүйдэлгүүж байх үед бол хоорондоо таталцдаг. Учир нь гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэсэн соронзон орнууд хоёр дамжуулагч хоёулаа соронзон орон үүсгээд энэ хоёр соронзон орн нь хоорондоо таталцах чиглэлтэй байсан учраас хоорондоо таталцсан гэсэн үг. Жишээлх юм бол энд нэгдүгээр дамжуулагчаар гүйдэлгүүхэд түүний эргэн тойронд баруун гарын дүрмээр за та нар гараа ингээ бариад үзээрэй. Эрхээ хуруу маань гүйдэл дээшээгээ гүйж байгаа гэж заахад дөрвөн хуруу маань соронзон орон хаашаага тойрж иргэх вэ гэдгийг харуулж байна. Тэгэхээр нэгдүгээр дамжуулагчийн соронзон орон хоёрдугаар дамжуулагчийн орчинд цаашаа чиглэсэн байна. Ингээд тойроод энэ талаар нь гарахтаа цаашаа чиглэж байна гэсэн үг. Энэ дамжуулагчаа тойроод энд цаашаа чиглэж. Тэгвэл нэгдүгээр дамжуулагчийн орн тийм байсан бол хоёрдугаар дамжуулагчийн орн нь энд наашаа чиглэлтэй гарч ирнэ. Ингээд бас тойрно гэсэн. За тэгэхээр хоёр дамжуулагчийн соронзон орнод эсрэг чиглэлтэй болцсон баг та нар харж байна. За яг энэ голын цэг дээр уулзахтаа хүртэл энэ тойроод энд цаашаа чиглэж яхад энэнийг наашаа чиглэнэ гэсэн. Ингээд хоорондоо эсрэг чиглэлтэй болохоор соронзон орнууд нь таталцсан. Ингээд ижил гүйдэлтэй буюу нэг чиглэлэн давхцаж байгаа гүйдэлтэй дамжуулагчид бол хоорондоо таталцаж эсрэг чиглэлтэй гүйдэл гүйж байгаа дамжуулагчдын соронзон орнууд хоорондоо түлхэлцэнэ гэсэн. За энийг бол ампер бол яг туршилтандаа ашиглаж хэрэг хэмжээний соронзон орн үүсэж гэнэ вэ гэдгийг нь утасны татах түлхэх хүчээр нь тодорхойлсон гэж ойлгож болно шүү дээ. За энэ нь бол явандаа бол одоо энэ Андре Мари амперт гүйдлийн хүч гэж хэмжих ампер метрийг анх зохиох санааг нь өгсөн ийм туршилт байгаа. За тэгвэл цагираг хэлбэртэй гүйдэл гүйж байвал соронзон орн ямар хэлбэртэй байх вэ гэдгийг бас амперийн хуулиас гаргаж авч болно. Гэхдээ энэ амперийн хуулийг өшөө цааш нь гүнзгийрүүлж судалсан хүмүүс бол байдаг. Францын физикч Био мөн Саварт гэж хоёр эрдэмтэн хамтар судалсан судалгаа байдаг учраас Био Саварын хууль гэж бас байдаг. За энэ тухай бол энд өнөөдөр ярихгүй. Гол нь цагираг гүйдэл яг төвдөө тодорхой хүчтэй соронзон орныг үүсгэхээс гадна мэдээ цагирагаас холдох тусам соронзон орны хэмжээ суларна гэдгийг бол амперийн хууль харуулж байгаа. За тэгвэл гүйдэл нь цагираг хэлбэртэй байх юм бол мөн үүсгэж байгаа соронзон орн нь шулуухан чиглэлтэй ийм төвд нь байгаа соронзон орны тухай ярьж байгаа. Ийм чиглэлтэй соронзон орн үүснэ гэдгийг харуулсан энэ баруун гарын дүрм гэж бас байдаг. За тэгвэл цагираг бас ийм соронзон орн үүсгэх юм бол олон цагиргийг давхарлаад ороодсон оромог гэж бид нар ярьдаг. Олон утсыг давхарлаж ороосон ийм олон цагираг байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр цагираг бүрийн үүсгэсэн соронзон орн хоорондоо нийлээд нэг хүчтэй соронзон орныг үүсгэдэг. За энэ бол анх Андре Мари амперийн ампер метр хийхдээ хэрэгэлсэн оромгийг одоо төсөөлж болох юм тийм ээ. За ангул энд нэгэн төрлийн соронзон орн энэ төвд нь үүснэ. Үндсэндээ бол бараг нэгэн төрөл гэж хэлж болно. Зах руугаа бол сэрээд ирнэ. Гадна талд бол өөр болчихно. Оромгийн гадна талд бас өөр. За ингэж бол тодорхойлдог байна. За мөн хэмжээг нь олдог томьёог харах юм бол цагиргийг бол шулуун дамжуулагчтай төстэй боловч энд P тоо байхгүй. Соронзон орны хэмжээ нь μ0-ыг үржих нь гүйдэл хуваах нь 2r. R гэдэг нь бол энэ цагиргийн радиус. За энд бол яг төвд үүсэх соронзонгийн тухай ярьж байгаа гэдгийг бити мартаарай. Тэгвэл оромгийн төвд бас соронзон орн тодорхой хэмжээтэй байна. Мөн л μ0 гүйдэл тэгээд радиусын тоо. Учир нь хэд ороосон бэ гэдгээр соронзон орн нэмэгдэх учраас радиусын тоогоор үржүүлж гарч ирж байна. За харин энэ нийт урт нь L гэдэг урт орж ирнэ. Тэгэхээр энэ цилиндр хэлбэртэй соленоид гэж ярьдаг оромгийн маань нийт урт нь руу хамааралтай болгодог. Учир нь уртсах тусам энэ төвөөс захын цагираг холдоод байх учраас хамгийн захын цагиргийн үүсгэж байгаа соронзон орн суларна. Тийм болохоор энэ урттаа уруу пропорционал байдаг гэж харагддаг байна.
За ингээд энэ амприйн хууль маань бол бидэнд ямар технологийн дэвшлиг авчирч өгсөн бэ гэхээр цахилгаан хөдөлгүүрийг хийж болно. Цахилгаан хөдөлгүүр бол оромгоор хийсэн ийм оратор гэдэг зүйлээс болон гадна талд нь байгаа тогтмол соронзонгоос бүтдэг байна. Тэгэхээр оромгоор гүйж байгаа гүйдэл гадна талд байгаа соронзонтой туйлаараа давхцах болон зөрөх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл энэ оромгоор гүйж байгаа гүйдлийг хоёр тийш нь ээлжиж гүйлгэх хэрэгтэй. Тэгэхээр бидний энергийн их үүсвэр тогтмол гүйдлийн үүсгүүр байгаа учраас эргэлдэж байгаа энэ ротор гэдэг зүйлийн хоёр талд нь сэлгэн залгагч контакт байрлуулад түүнд нь шүргэгч сойз гэдэг зүйлийг одоо англиар бол brush гэж ярьдаг энэ зүйлийг хүргэнэ. Тэгэхээр эргэлдэж байгаа роторын сэлгэн залгагч нь сойзонд ээлжилж солигдож хүрснээр оромгоор гүйж байгаа гүйдэл чиглэл нь өөрчлөгддөг. Жишээлбэл энд 1-р оромог, 2-р оромог гэд хоёр оромог байна. 1-р оромог S туйлтай соронзон орон үүсгээд 2-р оромог N туйлтай соронзон орон үүсгэж байгаа. Тэгэхээр S нь S-тэй түлхэгдээд N нь N-тэй түлхэгдээд ротор эргэнэ. Эргээд өнцг нь яг тал болоод ирэхээр 2-р оромог N соронзонтой учраас S-тэй татагдж эхэлнэ. Энэ 1-р оромог доошо буугаад ирэхээр S учраас N-тэй татагдж эхэлнэ. За ингээд N S хоёр хоорондоо нэг татаад S нэг татаад энэ байрлалд ороод тогтчих юм бол үндсэндээ хөдөлгүүр цаашаа эргэж чадахгүй шүү дээ. Таталцаад байгаа юм чинь эндээ зогсчихно гэсэн. Тэгэхээр яг энэ үед бол оромгуудаар гүйдэл гүйхгүй болсон байх хэвээр. Оромгуудад соронзон орон байхгүй. Өөрөөр хэлбэл энд нөгөө контактууд нь дээр доороо гарцсан учраас сойз нь шүргэлцгээ болоод гүйдэл гүйхэ болчихно. За тэгээд инерцээрээ ротор цаашаа эргээд эхлэхээр одоо 2-р оромгоор эсрэг тишээгээ гүйдэл гүйгээд энэ сойз нь шүргэлцэж эхлээд дахиад SS болоод түлхэлцээд дахиад энд NN болоод түлхэлцэж явах хэрэгтэй. Ингээ гэх мэтчлэн одоо оромгийн соронзон орн нь SN гэж солигдох замаар тасралтгүй иргэдэг ийм үзэгдэл явагдана. Үнийг л бид нэр цахилгаан хөдөлгүүр гэж нэрлэдэг байна. За дараагийн нэг төхөөрөмж бол бидний хамгийн сайн мэддэг спикер буюу чанга яригч төхөөрөмж байгаа. Чанга яригч төхөөрөмж бол мөн эндээ оромогтой оромгийн гадна талаар тогтмол соронзон байрлуулсан байна. За оромгоор гүйдэл гүйх юм бол мэдээж дуу авианы гүйдэл гэдэг бол хувьсах гүйдэл чиглэлээ байнга солино. Тэгэхээр хөндлө огтлын зүсэлтийг ингээ харуулах юм бол энэ дунд ингээ сагрэг хэлбэрийн оромог байгаа. Оромгийн дотор талаар нь N туйлтай тогтмол соронз, гадна талаар нь S туйлтай тогтмол соронз байж байгаа жишээд. Тэгвэл оромгоор гүйсэн гүйдлийн чиглэлээс хамаарч цагиргийн соронзон орон чиглэлээ солино. Тэгэхээр энэ оромгийн цагиргууд нааша цаашаа хөдлөх боломжтой болно гэсэн. Эрг гүйдэлтэй үед нь нааша түлхэгдээд сөрөг гүйдэлтэй үед нь цаашаа татагдана гэсэн санаа. Ингээ нааша цаашаа хэлбэлзэж хөдлөхөөр оромгонд бэхэлсэн цаасан бүрээ маягийн конус байгаа. Энэ бүрээ маягийн конус цаас мөн оромготойгоо цуг хөдөлснөөр чичирхийлсэн дуу авиаг бидэнд сонсгодог гэсэн үг байна. За энэ маягаар бол бид нар амприйн хуулийг ашиглаж соронзон орноор ажилдаг тоног төхөөрөмжүүдийг хийж эхэлсэн байх нэ. За ингээд анхаарлаа хандуулж явдалтай баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.